та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-гийн даваас басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоолболтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 5 сарын 8-ны пүрэв гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Макс Клемберинт супер хонжууртай худалдаа мөн инх амьдралын нууц, эрүүл бүр, Неприс хамтран ажиллаж байна. Бэлзуухануудтай орой мэндийг хүргэе. За бүгдэнд нарийн мэндээ манай бэлзууханууд үү гинөө. Гэрмэлтэй байгаа мó, гадар байгаа мó. Хабацнууд ээ. Билээ. Би бол бэлэн. Та бэлэн үү? Билээ. Та бүхэн бэлэн үү? Билээ. Хүмүүс нь ундрах бэлэн үү? Билээ. Яа тэнд бэлэн үү? Билээ. Халуугаа өний хүртэл ярианд оруулаад. За өнөөдөр танилцуулгаал товчнуудаа товчхон дурдъя. За өнөөдөр хитдэх өдрүүлээч. Өнөөдөр 4 дахь юм билээ. Тийм бай. Тэгэхээр би таалаад сүүлд нь ярих юм шиг байна. За миний танилцуулах гэж байгаа хүн бол харьцангуй одоо залуу жүжигчин байгаа. Тэгээд бага насндаа бас л алдартай болцсон буюу аимшиг кинонд хөвчн тоглодог гэдгээр нь сайн мэдэх болоо да. Амитвилийн хоррор гэдэг байдаг шүү дээ, тий. Амитвилийн аимшиг гэдэг кинонд дэр тоглож анх дөрөвт биш тэр нь танилцсан. Яг нэг Хлоийг танилцуулах нэ. Гоё жүжигчин шүү дээ. Би нөгөө Хлоийн юу илээ? Нэг хөгжим тоглодог залуутай үерхтэй нэг осолт ороод ингээд комми байдал орчдөг тэр кинонд аягүй дуртай нэг хэсгээ хүсдэг ус. If I Stay яха. За тий. Олон кино л та. Гэтэ яг ингээд олон танигдсан бол тэр Амитвилийн аимшиг киноороо танигдсан. Тийм ээ тий. За тэгэхээр энэ жүжигчний тухай мэдэж авцгаах нэ. Яг үнэ. За миний өнөөдөр танилцуулах жүжигчин маань танд нэг юм ягаан хар өнгөөр юу бодогдож байна? Pink, Blackpink үү? Yes. Yes. Монгол ангуутай юу? За. Өнөөдөр Blackpink хамтлагийн Jenny-г танилцуулна. За яг 1 жилийн өмнө буюу 2024 оны 3 сар билүү 4 сард юм байна. Jenny-гийн тухай товчхон танилцуулж ирсэн. Тэгээд дуучин бүсгүй маань UKIS гэдэг нэвтрүүлэгт саяхан орсон байна. Тэгээд аль болох өөрийгөө юм дотоод ертөнцийн талаасаа их ярьсан буюу миний танилцуулаагүй маш олон мэдээллүүдийг ярьсан байсан учраас тэгээд өнөөдөр л ерөөсөө тэр UKIS гэдэг нэвтрүүлэг нь орсон. Тэгэхээр би яг шууд халуун дээрээс нь орчуулаад та бүхэнд шинэ мэдээллүүдийг гоё юмтай шүү дээ. Coachella аюугайсэн. Тэгээд саяны нөгөө тасархаа тэр Met Gala хувцалт бол үнээр гоёсэн. Йоо яах гэдэг юм бэ тэр дөрөв тэ нэр тэр өмссөн хувц мовц би хаа баримлаа. Тэгээд надад бол Met Gala хамгийн гоё хувцал Jenny-гийн хувцалт юм шиг санагдсан шүү дээ. Яг өөртөө гоё цогцсон хувцалттай байсан. За тэгэхээр шууд баримт руу орцгоё. 14 настай та урлагийн хүн болохоо шийдсэн гинэ маш жоохон доо. За 9 настай та Шинэ Зеландын Аукланд руу сурахаар явсан. За тэндээд 5 жил болсны эцэст Солонгос руу буцсан байдаг. За энэ үед ээж нь охиныгоо Америк нэгдсэн улс руу сурахаар явахыг санал болгосон. Гэвч Jenny арай өөр бодолтой байсан гинэ. За түнд хийхийг хүссэн 3 зүйл байсан. Нэгт би ер нь урлагаар явна. Хоёрт за урлагаар явах бол энд биш Солонгост байна. Мөн YG Entertainment орно гэсэн 3 зүйлийг бүр ингээд баттай зогссон байсан. Тэгээ YG-г сонгосон шалтгаан нь сонирхдаг хөгжмийн төрөлтэй урсгал нэг байсан. За тэгээд энэ entertainment-д байгаа Ахмад уран бүтээлчид бол өөрөд нь үнэхээр тийм хүндэлмээр юм дог харагддаг байсан гэдэг тухайгаар ярьсан байлээ. За тэгээд Солонгостой эргэж ирээд өөрөө төрүүлээд энэ YG Entertainment-ийн шалралтанд орох хүсэлтэй өгсөн. За тэгээд ийм хаалттай шалралт нээлттэй гэдэг янз болдог. Хаалттай шалралтанд нь орсон юм байлээ. За тэгээд шуудхан тэнцсэн. Хариу нь Солонгост эргэж ирээд 1 сарын дотор л үсэ тэнцсэн гэсэн хариугаа аваад ингээд шууд бэлтгэдэж эхэлсэн юм байлээ. Тэгэхээр бүр үнэхээр л одоо хараалтай ер нь ирээдүйн од гэдгийг хүн мэдэрсэн л байна тийм. За тэгтээ бэлтгэгдсэн хугацаа нь нэлээд урт 6 жил бэлтгэгдсэн. Тэгээ 21 настай да урлагийн гараагаа за одоогийн уран бүтээлчтэй харьцуулбал болж байгаа сүулт гэсэн үг. Одоо ч марг 14 настай 15 настай та шууд ингээд дуулаад эхэлж дуулсан байл шин. Хагаднаас нь харахаар жоохон харагдахгүй мөртлөө хараа дандаа нэг 10 жилийн сурагч ч юм уу тийм тохиолдол эсвэ яагаад илээ. Тэгээ хожуу ихсэн ч гэсэн маш урдцтайгаар нэр хүндтэй болцсон шүү дээ. Тийм. Тэгээ 21 насыг бол хожуул гэж үзээд байгаа юм л та. За тэгээ бэлтгэгдэж байхдаа хамгийн хэцүү байсан зүйл нь тэр үед 10 хэдэн настай өсвөр насны охин байсан шүү дээ. Тиймээс чөлөөтэй гарч орж найзуудтайгаа уулзахыг хүсдэг байсан. Гэвч тэрийг нь хорчдог байсан гинэ. Тэгээ нэг удаа хундээд кофе уух гээд яваад загнуулж исэн удаа байгаа утсаар залгаад чи хайчж буцаад ир гэдэг ингээ загнуулсан. Тэгэл яха манай Jenny маань хушуугаа хөнжүүлээд буцаад entertainment руу явж исэн бахны. За бас сар бүр нөгөө ур чадвар шалгах янз бүрийн одоо нөгөө чадрыг шалгаж ингэж оноо өгч дүгндэг ийм шалгалтууд байдаг. Тэгээ Jenny маань энэ үед маш их загнуулдаг байсан. Тэгээ яагаад загнуулдаг байсан бэ гэхээр уг нь тэр дуулж өглөгч үед юм авиас чадвар нь мундаг штэ тий. Нэг зүйл нь жоохон болдгоо байсан юм шиг байна. Тэр нь жоохон бишүүрхүү гинэ тий. Дотгошоогоо дуугүй байсан. Одоотойгоо харьцуулбал бүр илүү дотгошоогоо юм чимээг хөөхтэйсэн юм шиг байлээ. Тэгээд
нэлээд бишүүрхүү учраас чанга дуугардаг del дандаа л ингээл чанга арай чи чанга өөртөө ихтэй чанга дуугараач гэж загнуулдаг байсан гинэ. Тэр үг нь тэндэл бовтнаад ээж. Тийм үзүүлбэрээ үзүүлэхдээ аюугаа цоглог үзүүлчихдэг. Тэгээ яг дуусангууд ингээл баярлаа за би орчхудаа буцъя баг гэдэг тиймэрхүү байдлаар ингээд бовтноо авчдаг ус учраас чи өөртөө ихтэй вэ гэдэг. Тэгээ нөгөө YG Entertainment-ийн дуучдыг харахаар их цоглог штэ тийм ирч хүч авраатай хүмүүс байдаг. Тэгэхээр Женигээс ч гэсэн тийм зүйлийг л хүсэж байсан юм шиг үл Entertainment. За дараагийн баримт нь урлагийн гарагаа амжилттай эхлүүлсэн тухайн ярилцгаая. За ямар ч тач энэ аимшигтай 6 жил дуусаад 2016 оны 16-нд эцэст нь Blackpink хамтлагийн гишүүнээр амжилттай урлагийн гарагаа эхлүүлж чадсан. За тэдний анхны дуу цацагдсанаас 4 цагийн дотор хөгжмийн чартуудыг тэргүүлжсэн. За тэгээ үүнээс гадна маш олон амжилтыг эвдэж чадсан байдаг. Жишээлбэл урлагийн гарагаа эхлүүлээд 2хан 7 хоногийн дотор хөгжмийн нэвтрүүлгээс шагнал хүртсэн байдаг. За дээрэс нь хамтлагийн гишүүд бүгд ямар ч юм сандарч барьсан зүйл байхгүй. Дуулаад нэлээ олон жил болцсон хүмүүс шиг байсан нь үзэгчдийг бас нэлээ гайхшуулж ирсэн билээ. За тэгээ эргээд бодоход урлагийн гарагаа дөнгөж эхлүүлж явах үеийн дурсамж ер нь дууч мөсгөө бага байдаг гинэ. Уг нь тэр ч одоо зөндөө юм оролцоод ч гэдэг юм уу дурсамж их байх үе штэ тий. Ингээ яг л одоо амьдралынхаа анхны гараа гэдэг шиг тийм зүйл эхлүүлж байгаа учраас гэвч Entertainment-аас нь ямар нэгэн телевизийн шоу нэвтрүүлэг ч юм уу хөгжмийн фестивалд нэг оруулдаг байсан гинэ. Тэгээ нэг юм уг нь тийж оруулах юм бол хүмүүст илүү их танигдсан шүү дээ. Тэгээ яагаад гэхээр нууцлаг байлгахыг хүссэн гинэ. Хав дараад байна тий. Имижийг нь жоохон нууцлаг бүх хэмийг нь ил гарахгүй гэлжсэн юм шиг байлээ. Тэгээд дөрүүлээ ерөөсө гэртээ л байдаг байсан. Уг нь шинхэн тэгээ гарчсан хамтлаг боловч ингээл гэртээ амраал энэ жоохон уйтгартай л байсан гэж дурсдаг юм байлээ. Тэг яг Entertainment-аас нэм нууцлаг имижийг бүрдүүлэхийг хүссэн боловч яг уран бүтээлчийн хувьд бол өстой жинхэнэ уйтгар гонхийн далаа шиг л тийм үү байсан гэж хэлсэн. Зөв зөв. За хамтраалагчаа танилцуулаад үргэлжлүүлээ. Нэвтрүүлгийн хамтраалагч Max Clean Band супер хонжортой бодлогоор хамтран ажиллаж байна. За арьсан таршлахгүй толбонд хүчтэй Max Clean Band нь Малайз улсад үйлдвэрлэгддэг ахуйн цэвэрлэгийн бүтээгдэхүүний 99.9% бактери устгадаг, толб барилгадаг, орсны арилгатаар хэрэглэгчтэй хүргэдэг юм брэнд байгаа. За юу л энэ чинь Max Clean тий за худалдаалах цэгээс нь за эхлээд юу яач Max Clean брэндийн тухай товчхон бас танилцуулж тий Max Clean угаалгын унтаг нь дүүрэгч бодис агуулаагүй за нэгтаршуулсан тул энгийн угаалгын унтагтай харьцуулахад усанд хурдан задардаг тул бүрэн автомат машинд угаахтаа хувцастайгаа хамт хийж хэрэглэдэг ийм задардгүй байгаад байдаг шүү дээ маш хурдан задарчдаг 99.9% бактерийг устгах нь за олон төрлийн топыг арилгаж чаддаг юм билээ өвсний за өвсний тол бол ялангуяа нөх хүүхдүүд тайлахгүй тий хувцсан дээр нь налчаар арилддаг юм л шүү дээ би бас нэлээ гайхсан ч одоо дүүтэй болол мэдлээ шүү дээ. Өөрөө жоохонд бол ээж аваач угаачж байгаа шүү дээ. Дүүтэй болоо хувцнаар угаах гэхээр өвсний толч бас нэг арилахгүй байгаад байт юм лээ. За тэгээ хоолны бүх төрлийн толб байна, цусны толб, нүүрний бүх төрлийн будаг, бихний толб, за гүн бохирдсан бүх төрлийн бохирдлыг уламргүй арилгадаг. За тэгээ хөөсрөлт нь баг үнэргүй нарны хитийн туянд хувцсны ингээ гандаахгүй бүрхүүл үүсгэдгээр даваа талтайгаа энгийн унтагнаас 60% илүү хэмнэлттэй. За жишээ нь 3.2 кг унтаг нь 120 халбаг буюу 120 угаалт хэлнэ. Та хаанаас авах юм бэ гэхээр Даран косметик бөөний төвд бөмбөр худалдааны төвийн Агийн 2 павильон дээр болог худалдааны төвийн 2 давхар за Яармгийн Food City худалдааны төвийн 3 давхарт нь Номин болон EMR супермаркетын бүх салбарууд болон бүх сүлжээ дэлгүүрүүдээр зах худалдааны төвүүдээр тус худалдаа авах боломжтой. За дээрээс нь 8 нэрийн дэлгүүрүүд хамтран ажиллах боломжтой юм билээ шүү. Холбогдсон утасны дугаар 80 2 55 85 75 тэг 7 47 77 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь Max Clean Mongolia гэж хахаар мэдээлэл гарч ирнэ. За баярлалаа хамтран ажилласан Max Clean брэнд супер хонжортой худалдаа байлаа. Баярлалаа. За ингээ мэдээлэлээ өргөжлүүлье. Тэг яг сүүлийн нэлээд завгүй болох нь болсон. Тэгээд урлагийн гарагаа эхлүүлээд 3 жилийн дараа буюу 2019 оноос дэлхийд орсон аялын тоглолтоо эхлүүлсэн юм байлээ Blackpink хамтлаг. За 23 хотод за тэгээ 23 хотод 32 тоглолтыг хийсэн. Тэгээд энэ үед анхны соло дуугаа гаргаж маш завгүй үе болсон гэсэн үг. Тэгээд хийжсэн ажил нь өмнө нь хийжсэн ажил маань ингээд хэд дахин нэмэгдсэн гэсэн үг л дээ. Тэгэхээр ачааллыг тэр хэмжээгээр илүү авсан. Тэгээ эрүүл мэндийн хувьд ч гэсэн жоохон асуудалтай болж эхэлсэн. Нилээн жин хайсан. Тэгээ залуу байсан болохоор өөрийгөө юу яг яаж халамжлахаа мэдэхгүй байсан. Тэгээ хөлийн шаагааж гэсэн олон удаа гэмтэж ирсэн байлээ. За тэгээ уг нь энэ үед нэр хүнд нь бол эд мандажсэн алдрын өргөлд байсан боловч сэтгэл зүйн хувьд хамгийн тогтворгүй байсан үеийг энэ үе гэж нэрлэж илээ. За учир нь дуучнаар ажиллаж эхэлснээс хойш амралтгүй урагшаа зүтгэсээр гадагшаага ингээд тайванч гарч исэн удаа маш хуурхан байсан. Тэгэл дандаа л ажил хийж явсаар байгаа цаг хугацаа өнгөрүүлжсэн гэсэн үг л дээ. Тэгэд энэ үедээ сэтгэл санаагаар нилээ их унсан. Тэгээ завгүй болохоор ойр дотны хайртай хүмүүстэйгээ уулзаад сэтгэл амар ярьж суух тийм цаг ч гэсэн гараагүй юм байл л дээ. Нилээн шахвал явж. Тийм ер нь яг ийм зүйл хэрэг болдог шүү дээ. Найз нөхдөдөө ч юм уу гэр бүлийнхэнтэйгээ суугаад нэг юу ч болоогүй юм шиг сайхан ярьж суух чинь өөртөө айгуугаа сэтгэл зүйдлаасаа тайвшрал болдог шүү дээ. Одоо энэ тэгмэр шүү нэр. Дандаа ажил гэж яваад хахаар тэрэндээ хүн чинь өөрөө бас ингээд стресстэй, эрч энерги дуусчдаг. Тэгэхээр яг л тийм зүйл болсон гэсэн үг. Тэгэд
өөрийгөө их өгөөсгдөг болсон. Тэгээд маш олон зүйлийг эерэг биш сөрөг талаас нь хардаг болсон гинэ. Тэгээд уг нь өөрийнх нь төрлөх заны хувьд үнэхээр юм хайр татам зөөлөн эмхтэй хэн нэгнийг үзэн ядах ч юм уу тийм муудалцахад бол үнэхээр дургу. А гэвч хит их ядарч туйлдсанаасаа болоод айгүй юм сөрөг хандлагатай болсон. Тэгээд нэг хэсэг ойр дотны хайртай хүмүүстэй сэтгэлийн шарах өгөх гэдэг юм шиг өөрт нь тийм мэдрэмж төрдөг. Тэгээд би одоо гомдоочихгүй гэд. Тэгээд тэрэндээ одоо тэгдэж штэ албаар биш боловч те нэг юм хитрхийн стресстэй ядарцсанаасаа болоод ингээ жоохон онцгой хандчихдаг. Тэгээд дараа нь өөрөө өөрийгөө ингээл химнээл буруутгаалтай би яагаад тэр үед ингээ хандчихваа гэд. Яг л ийм сэтгэл зүйтэй байсан гэсэн. За тэгвэл урт амралт авч чадсан. Анхны дэлхийд тойрон аялал тоглолт нь яг дуустал зэрэгцээд ковид гарсан. За ковидын үеэр бол бүгд л амарсан шүү дээ. Тэгсэн. Хэдүүл бол амраагүй байгаа. Тийм бид амраагүй. За тэгээ урт хугацааны амралт авч чадсан. Тэгээ тухайн үед дөнгөж 24 настай залуухан байсан нийжэлгүй удаан хугацааны дараа амралт аваад бөөн баяр болсон. Тэгээ 7 хоног жингоо ингээд ажил төлөвлөсөн. Ер нь 7 хоног жингоо өөрийнхөө хобби хөөсгөнэ. Жишээлбэл одоо даваа гарагтын шилэн урлын газар очиж байгаа, мигмар гарагтын хевс хийж үзсэн байна. Лав гарагтын морь унаад, пүрэв гарагтын гэртээ амраад, за тэгээ баасан гарагт найзуудтайгаа гарч орсон гэх мэтчлэн. Гэрээсээ гарахгүй үедээ гэртээ тасралтгүй ямар нэгэн зүйл хийжсэн. Жишээлбэл тэр нь одоо бугууч хүзүүний зүйлд хийгээд дээргэн тойрны найзуудтай өгч исэн байна л да. Тэгээд нөгөө дутагдаад исэн ирч хүчээ яг энэ ковидын 2 жилд бол өөрийгөө эргэж сэргээж чадсан байсан гэж байна. Хийхийг хүссэн юмудаа бүгдийг л хийсэн байна те. Тэгээ тэр юу юм бэ л шүү дээ. Одоо энэ хобби гэдэг чинь зүгээр юм уйдсан үний гэдэг зүйл биш юм байл л те. Өөрөө өөртөө нэг хайрлаа дуртай юм а хийх чинь хүнийг айгүйх сэтгэл зүй талаас нь гоё болгох юм л шүү дээ. Ер нь хүн нөгөө би ганцаараа юу хийх вэ гэж нэг юм чагсаалт гаргах хэрэгтэй юм бэлээ. Одоо тийм чагсаалтыг гаргах гээд бэлдэж байгаа. Тэгээ гаргаад энэ зүүн юм бүгдийг хийж үзнэ гэж бодож байгаа. Ер нь тэгсэн дээр юм лээ шүү. Би өнгөрсөн жил штэ бас нэг жоохон тийм болоод үзүүлсэн чинь намайг чи ер нь хобби байдгүй ч ханцаа гэдэг. Тэгээд яг бодоодсон чинь дан яг өнгөрсөн жил бол дан ажиллагаа явцсан. Хойлоо яа тэгэхээр тий шинэ нэвтрүүлгүүдийг гаргаж ирсэн ш. Тэгэхээр айгу тийм стресстэй үе юусэн. Тэгсэн чинь хобби бол айгу чухал ш. Ижээ дуртай юм а хийх ёстой шүү. Зөвлөгөө өгч гэсэн. Тэгэхээр манайхан бас нэрэ Женитэй адилхан те. Хобби одоо стресстэй чивэл дуртай зүйл хийгээд үзээрэй. Чагсаалт гаргаад үзээрэй те. Би яг ганцаараа яг юу хийж үзмээр байна гэдэг чагсаалтуудаа гаргаад тэндээсээ эхнээс нь ингээ хийгээд үзээд явбал ядаж сүлд нь эргээд хийгээд үзсэн гэж бодохоор нэг гоё сэтгэл үе баг. Тийм штэ. За дараагийн баримт нь Coachella дээрх гайхалтай үзүүлбэрийг ярихгүй байж болохгүй хаа. За Coachella дээр аюу сони хилээд шуучлаа. Үзүүлсэн өөрийн үзүүлбэрээ шудрах хэлэхэд бүтнээр нь 2 удаа үзсэн гинэ. За тэгээд түүнээс хойш нөгөө ингэ үзчихээр алгоритм ингэ санаас нь санал гараад ирдэг шүү дээ. Ютубер ч гэдэг юм инстаграмаар болонгууд ингэ богино бичлүүд нь гарч ирээ. Тэгээд гарч ирэх болгонд нь өөрийнхөө бичлүүдийг үзсэн гэж хэлээ. Тэгээд уг нь өөрийнхөө үзүүлбэрийг нэг үзээд байдаг хүн бол биш. Яагаад тэгэхээр нэг үзчихээр нэг алдаа харагддаг шүү дээ тий. Тэгээд өөрийнх бодол ихтэй ихэн боддог учраас нэг юм алдаа харчвал тэгэл тэрэндээ шаналаад авах гэж бодоод үзүүлбэр бол нэг дахин шалгаад ч юм үзээд байдгүй. Гэвч энэ Coachella-гийн үзүүлбэр дээр өөрөө бол үнэхээр чин сэтгэлээс энэ үзүүлбэртээ хамаг юма зориулж бэлдсэн учраас дахин үзмэр санагдчихсан боёо. Үнэхээр сэтгэл хангалуун байсан гэсэн. За тэгээд 5 минутын турш хувц цунраа сүртэй солсон зүйлгүй амралтгүй 13 дуу дистрал болон дуулсан. Тэгээ уг нь ингэж тасралтгүй дуулах тал дээр бол жаахан хэцүүлтэй тий уран бүтээлч хүний хувьд ер нь жоохон амралт бол хэрэгтэй болдог. Тэгээд амьдараа учраас ирч хүч ч гэсэн тэр хэмжээгээр маш их шаардлагдан. Ядаж дунд нь бага зэргийн завсарлага бол байх шаардлагатай болдог. Тэгэхээр ер нь алдартай хүмүүсийн тоглолтуудыг үзэх юм бол дундуур нэг завсарлага байдаг хувц цунраа солих тийм. Тэр хооронд нь эсвэл нөгөө зочин уран бүтээлч гэж байдаг тийм. Ямар ч тийм зүйл байхгүйгээр л ингээд тасралтгүй үргэлжилсэн гэсэн. За тэгээ энэ удаа үнэхээр ямар ч амралтгүй үзүүлбэрээ үзүүлж одоо өөрийнхөө энэ хязгаарыг давъя гэж шийдсэн юм байна. Тэгээ тиймээс бэлтгэл хийхдээ ч амралтгүй 50 минутын турш тасралтгүй дуугаа дуулж бэлтгэлээ хийсэн. За тэгээ болохгүй л имжиллэгээд одоо эмчид үзүүлж имжлэгээ хийлгээд тэгээ дахин бэлдсэн гэсэн үг. Тийм. Тэгээ дээрэс нь энэ Coachella-гийн тайзан дээр хамтлагаараа биш ганцаараа үзүүлбэр үзүүлнэ гэхээр тэр хэмжээгээр өөрт нь бол маш их тийм дарамт гэх юм айдас байсан. Тэгээ сэтгэл санаа нь тасралтгүй дээшээ доошоо хэлбэлдэжсэн гинэ. Энийг бол за би одоо алнаа бужигнуулнаа л гэж яснаа юм би чадахгүй би яалтчгүй яах юм бэ гэл. Ээл ингээл өдөрт хэдэн мянган удаа би чадахгүй гэл ингээл сүүлдээ өөрөөрөө сайсагна би ч одоо юмтай болж байгаа юм. Яана мэдрэл гайгүй байгаа. Одоо юу болоод ингэ хоёр төлцсөн юм гэдэг шиг. Юу нэг айгаад ихлээр дэгдэж чадахгүй гэл юм том зүйлийн өмнө тулгарч чаар чинь те. Тэгээ өөрөө хэрэгэлдсэн. Тэгээд Coachella-гийн тайз болон олон алдартнуудын одоо нөгөө тайз чинь ингээд мөрөөдлийн тайз шүү дээ. Тэгэхээр ийм том тайзан дээр гарахаас өмнө ямар ч хүн сандрал ах л та. Тэгээ тайзан дээр гаран гартлаа сандарсан юм лээ. Тэгээ яг гарахынхаа өмнө за юу юм би өөрөө өөртөө итгэх те. Би өөрөө өөртөө итгэхгүй бол хин надад итгэх. Тэгээд намайг дэмжиж байгаа бүжигчд гэдэг юм арай ажичээ тэгээ зөндөө хүмүүс байгаа би даваад гарч чаднаа гэд ингээд үзүүлбэр амжилтад дуусгаж чадсан. За бас тайзан дээр гарахаас өмнө хүмүүс ирэх болов те хэр их ирэх болоо би
би хэрэг хүмүүсийг цуглуулж чадах болоо гэдэг дээр санаа зовжсэн. Маш олон юм дээр санаа зовж байна шүү дээ. За тэгсэн Jenny маань 2 өдрийн дотор 250,000 хүнийг амжилтаа цуглуулж чадсан. За тэгээ тайзан дээр гарахад үзэгчд хязгааргүй бүр ингээд дуусгааргүй харагдчихсан гинэ. Уг нь ингээд нэг харагддаг штэ тий. За тэр хавцаалыг дуусж энэ даач гэдэг юм те ерөөхдөө тэгвэл ямар ч хязгааргүй харагдсан яг тэнгэр шиг зай завсаргүй тий. Зах хязгааргүй. Тэр тим тайзгэр бас гоё сонсогч байна тий. За тэгээ Jenny маань өөрөө ч гэсэн их гайхсан. Тэгээ маш их баярлсан. Ийм олон хүмүүсийг би цуглуулж чадна гэдэгтээ нэг итгэхгүй байсан шүү дээ тий. За тэгээ сэтгэл нь их хөөрсөн байсан. Тэгээ тоглолтын дундуур хэлсэн үг нь бас үзэгчдийг их дөргиж чадсан. Жишээлбэл бүгд гар утсаа ингээ буулгаад гараа өргөцгөө би бүгдийг чинь одоо урж таснаа. Гэтэ жижигжүүгээ гэдгийг орчуулах юм бол яг урж тасгаал та. Гэтэ ингэж орчуулж байгаа сонин штэ. Үүдийн одоо тайзан дээр гал хасана гэсэн утгаараа тий. Тэгж хэлсэн байдаг. За тэгтээ энэ үгийг биш өөр үгүүг нь бэлтцсэн байсан гинэ. Гэтэ ингээ өөрийн мэдлгүй тийм том тайзан дээр нүстэл хөдөлтөд автаад өөрийн мэдлгүй юм шин үгнүүдийг хэлсэн байлээ. За гисэн хэдийч үнэхээр дагуулсан үзэгчд бол үнэхээр гоёор хүлээж авсан. Тэгээд амжилттай үзүүлбэрээ дуусгаад Солонгост ирэж ирэнгүүтээ 6 төрлийн кебаб захиалаад гомд дамд идсэн гинэ. Ямар гоё юм бэ? Юу нэг амралт чинь нэг амттай мэдхээр айгуу гоё дуустдаг тий. Надад бас тийг санагдаад шүү. Одоо амархаар би бүр амар идэх байгаа. Хүссэн бүх юм жилүүтэй. Тийм шүү тий. Би яг өнгөрсөн жилийн өдөрт айгуу турхаа байсан байхгүй юу? Тийм шүү. Тэгээ тэгэнгүүтээ ингээд энэ яг хэдүүлээ Турк явуулаа шивэд явсан гэж авах чинь. Туркээс ихсэн байхгүй юу? Тэгээд баахан бүпэ хоолтой амар олон төрлийн зүйлсүүд байгаадсан. Тэгээд тийм болсон шүү. За тэгээд дараагийн баримт нь ээжтэй маш их хайртай. За Jenny-гийн Starlight гэдэг дуун дээр би зүгээр л ээжигээ надаар бахархаасаа гэж хүсэж байна гэсэн ийм хэсэг байдаг. Тэгээд дуундаа ийм үг оруулсан шалтгаан нь дуучин бүсгүн хийж байгаа ажил нь гаднаас нарахад итгэхийг ялцаа штэ тий. Баргийн нүгэнч одоо зовдг юм уу? Тэгээ бараг л дандаа л жаргалтай л инээж өхрөөлний гой сайхан хуцмар өмсөөл явж байна гэж бодогдохоо штэ. Гэтэн дэш дотор бол хэцүү үе зөндөө байдаг. Тэгэл өөрийгөө ч их буруутгах үе байдаг. Ийм үед миний мөрөөдлөг юу юм бэ? Би яагаад энэ ажлыг хийх ёстой юм бэ? Яг би яагаад энэ ажлыг хийгээд явж байгаа вэ гэдгээ боддог. Тэх үед толгойд нь би зүгээр л хайртай ээжтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсэж байгаа. Тэгээ бас ээжигээ надаар бахархаасаа л гэж би хүсэж байгаа. Өөр ямар нэгэн том зүйлийг би бол хөөгүй штэ гэж боддгийн байна. Тэгэхээр үүнийгээ өөртөө дахин сануулах үүднээс те би яг ингээ алдартай хүн болоод те олонний өмнө харагдаад их гоё гэлцэл ингээ амьдралаар амьдарч байгаа ч гэсэн те эцэст би бол сайхан ээжтэйгээ аз жаргалтай амьдраад те ээжигээ л надаар бахархаасаа гэж бодож байгаа штэ. Тэгэхээр энийгээ би мартахгүй байх нь чухал юм байна шүү гэдэг ингээд дундаа энэ үгийг оруулсан гэсэн. Тэгээд Coachella-гийн тайзан дээр үзүүлбэрийнхээ дундуур солонгосоор ээжтэй хайртай шүү гэж бас хачаарсан. Тэр нь бас тухайн үед нэлээ хүмүүсийн анхаарлыг татаад бичлэг бас явж байсан шүү дээ. За тэгээ ээж нь охиныгоо хараад уйлсан байдаг. Тэгээ тухайн үед бол маш олон хүмүүс уучраас ээжийг уйлж байгааг нь хараагүй дараа нь бичлэгээр олж харсан юм байлээ. Тэгээ тоглолт дуусны дараа ээж нь миний охин хичээлээ гэд халуунаар тэрврээд хамт зураг авахулчаад дараагийн ажил руу өгөөг явцсан гэнэ ээж нь. Завгүй байсан ээж. Тэгээ аюу завгүй. Тэгээд энэ Юкис гэх нэвтрүүлэлт орох үеэрээ ээжийн тухай асуусан байна л да. Ээж чи юу ямар хуу юм бэ гэсэн чи үгүй манай ээж намайг бити яриараа гэсэн те. Хитрхи юм гоё харилцаатай ээж охин шиг болцсон те. Нэг нь тайзан дээрээс орлоо те. Тэгээ яг бусад ээж охтууд л адилхан тий. Одоо гэдэг маргалдаж муудалцах үеч гэдэг юм уу. Яг л адилхан шүү дээ. Тийм л байдаг. Тэгээд энэ UKS нэвтрүүлэлт оролцох үеэр ээжигээ гэхээс илүүтэйгээр ээж нь ч гэсэндээ Jenny гэдэгтэй уран бүтээлч гэдэг талаасаа ч өөрийгөө ярьсан дээр баха гэд. Тэгээд ерөөдөө өөрийгөө ярьж заргаад энэ нэвтрүүлэг дууссан байлээ. Тэгэхээр өнөөдөр энэ UKS гэх нэвтрүүлэгт ярьслага өгсөн товчхон орчуулга та бүхэнд өргөлээ. Цаастаа хөөх юм хайр хүрмээр гэдэг шиг ээж нь бас гоё бүсгүй те гоё юм. Тэгээд Jenny-тэй холбоотой ер нь буруу ойлголт төрүүл майгүй олон мэдээлэл байдаг л да. Тэгээд тэр хэмжээгээр алдартай л гэснээр л одоо батлагдсан юм алгал байна тийм ээ. Гэтэ яг ингээд яриаг нь дотор хүн талаас нь сонсох юм бол яг л бид нартай адилхан сэтгэл зүйн талаасаа те яг алдар нарын оргилд байхдаа сэтгэл зүйн маш унтсан те хэцүү зүйлс байсан ч гэдэм юм уу. Яг л нөө байдаг л те жирийн л хүн гэхдээ мэдээж од нь бол од л да. Дэлхийн хэмжээний шүү дээ бүр ингээд юу ярих вэ те. За нэг ээжигээ л бахархуулна гэж хэлсэн юм маань дэлхийн хэмжээний од болцсон. Дэлхийн маш олон хүмүүсээр бахархуулаад явж гинүү. Одоо олон бүсгүүчүүдэд үлгэр дуурайл болж шүү дээ. Тэр ч мундаг байна тийм ээ. Би яг сонсоор угаас аюугаа юм. Цаанаас нэг юм игдүүтэй хүн байдаг да тийм. Яг тийм игдүүтэй юм билээ. Манай нэмээ шиг үү. Тийм ингээд бүр ярьж байгаа байж байгаа байдлыг бүх юм аюу игдүүтэй юм билээ. Тэгээ дараа жил хоёр хаашуугаа явуулж байвал хаашаа чи яваад хэр хийдэг чи ёстой хамаа алга гинэ. Хин бэ хээ. Шар шуугаа сонсох туртай шүү. Өрөө бити нэвтрүүлээ алдарай л гэж. Гэлгээд одоо тийш. Ааха. За дараагийнхаа
хүн л орой тийм ээ. За ойлоо адилхан бүсгүйчүүдийг ярьж байгаа юм байна. За мөн одоо ойролцоо насны ил юм байна шүү дээ тийм ээ. Лоя хаа. За Холливуд ертөнцид цойлж гарч ирж байгаа залуу эмэгтэй жүжигчний нэг бол жинхэнэ нь болохоор Лои Грейс Мориц гэдэг нэртэй. За өсвөр насны од буюу одоо Дэвид Беккеми хүүтэй үргэлжсэн гэдгээр хэллээ. Бруклин Беккемтэй болцсон гэдгээр олонний анхаарлыг нэг хэсэг болог татаад шуугуулад авсан. За тэгээд ер нь ярихта иршүүд маш иршүүд юм охин. Тэгээд килээж гисэн ялдамхан диггүй гэдгээр алдартай юм байна. За яагаад иршүүд юм бэ гэсэн чинь маш олон ахтай хамт өссөнөөсөө болсон гинэ. Нэг олон ахтай октод нэг тийм болчдөг. За энэ тохиол манай ах бол бас бүх хүн байгаа. Би амьд юм шок байна. Надад бас эрэхтэй дөө би ер нь нэр тийм болчтой юм л шүү. За тэгвэл энэ хүний өдөр бүр хэдэндээ бол ахтай. Хэд ахтай байсан. За би хэлээд үгүй. За өөрийгөө амьдсан Лои Грейс гэж дуудуулах турштай Америкийн залуу жүжигч 1997 оны 2 дугаар сарын 10-нд Америкийн нэгдсэн улсын Жоржиа мужийн Атланта хотод мэндэлсэн байдаг. За одоо бол яг 28 настай буюу эд сайхан залуу насн дээр байна. За хамгийн том нууц нь юу юм гэсэн чи одоо 2 настайд уншиж сурсан. 2 настай ахт алидийн уншаа сурсан байсан. Яаж уншсан гэсэн чинь тэр ах нарынхаа ном, киноны зохиолыг одоо хамт ингээд сонссоор гоод уншиж үг хэллэгийн баялагтай болсон гэж ярьд юм билэ. За олон төрлийн дүрж тоглосон гэдгээр алдартай. Одоо 28 наснд гэхэд одоо бусаж жүжигчдийг бодвол харьцан олон дүрт тоглолцсон гэж ярина. За Let Me In, Hugo, за Dark Shadows, Carrie гэд маш олон кинонд тоглосон байдаг. Том Jerry хүртэл дуугарсан байдаг юм байна. Тийм. Хамт кино тоглосон байсан бах тий. Том Jerry тий. Нэг яагаад санжинд Том Jerry хоёр явж байгаа л хүүхэлтэйтэй хамт ингээд яваад идэг нэг. Тэгээд тэрийг хизээ гарлаа да. Тэгээ сүүлд гарсан санагдаад. Зочид манай хүн болохоор зочид буудалд ажиллаад тий. Тэр за тэгээд аав нь болохоор гоо сайхны мис засалч юм байлээ. Харин ээж нь болохоор Terry болохоор совилогчийн мэргэжилтэй. За Brandon, Trevor, Colin, Ethan гэдэг дөрвөн ахтай. За ах нь Trevor нь болохоор Нью-Йорк хотын жүжигчин урлагийн сургуульд тэнцэж ингэж ороод Лои ээж ах хоёртойгоо Нью-Йорк хот руу нүүснээр жүжигчин болох хэлсэн тавьсан буюу одоо Trevor гэдэг ах нь болохоор багш нь гэсэн үг бараг л. Энэ ахыгаа дагаж ингэсээр байгаа жүжигчин болцсон. Тийм байна тий. Тэг гэр бүлийн бас нөлөөлөл гэж нэг зүйл байдаг шүү. Яг байна. Ах нь нөгөө жүжигээ бэлтгэхээр нь хамт ингээл жүжигийг бэлдээл те үгийн сонсоол тэгэл нөгөө жүжигийн зохиолыг нэг уншиж ингэсээр аваад 2 настай дайлаа тий. Юу аацсан гэсэн үг. Сурцсан гэсэн үг уншаад. За ингээд 5 настайгаас эхлээд Лои ахынхаа хичээл туслаад ахтайгаа хамт кино жүжигийн хэсгүүдээс нь уншиж эхэлсэн. Нөгөө уншаа сурцсан байсан учраас ах нь ингээд дүрд нь орол за чи тэр дүрд тоглол одоо ингэж хэлгээд ингэсээр хагаад жүжиглдэг болсон байсан. За ах нь ч гэсэн түүнд сургууль дээрээ сурсан зүйлээ бүр харамгүй зааж өгдөг байсан. За Лойд энэ маш их таалагдаад ямар их баяр баясгалаа авчирж байгаа буюу ахтайгаа хамт жүжигийн бэлтгэл хийхээр амар аз жаргалтай охин болчдөг гинэ. Энэ нь аав ээж нь анзаарсан юм байна. За тэгээд охиныхоо сонирхлыг дэмжихээр шийдээд охиноо дагуулж жүжигчний шалгаруултанд ер нь энэ тэнд ямар нэгэн шалгаруулалт боллоо гэхээр л охиноо дагуулаад оруулдаг болсон байна. За тэгээд хэрвээ одоо ч гэсэн дэгдэгсэн аав ээж нь буруу зүйл ямар нэгэн буруу зүйл ээж аав нь гэрээ өрөөнд байлгадаг. Одоо хүртэл шийдэхдээ хിവэрэл байгаа. За чи ингэ буруу юм ижлээ гэрээ өрөөнд ор гэл ингэ. Ерөөс сургуульд яваагүй юм бэлээ. Тэгээд гэрээрээ сурж байгаа дахлах сургуулаад өгсөн байдаг. За гимнастик, балет, саксон бөмбөг, усан сэлэлтээр бас хичээлдэг юм босгүй лээ. За ах нь бол одоо ингэж жүжиглэх сургуулийнх нь багш нь болоод ингэ суурийн тавиад өчлөө штэ. За тэгтэл 2004 онд болохоор SBS телевизийн Dew Garden гэдэг олон ангид киноны 2 ангид нь тоглоод анхныхаа дүрийг бүтээж ирсэн. За тэгээд дараа нь болохоор өөр нэг бүрэн хэмжээний кинонд тоглосон байдаг юм байна. Гэхдээ яг олон хүнд хүргэсэн за энийг юм охин байдаг юм байна гэж анзааруулсан кино нь болохоор 2005 онд гарсан. Тэгээд Amityville Horror гэдэг кинонд бас тоглосноор аим шиг кинонд гарч ирсэн. Энэ аим шиг кино тоглохдоо юу яасан бэлээ? Тэр киног нь өөрт нь бүтэн үзлээгүй. Тэгсэн зүгээр хэсгүүдийг ингээд аваад за чи ингэж жүжиглэе гэж зааж өгсөн болох гэсэн чинь тэр киногоо одоо бүтэн үзээгүй насанд хүрч байна л үзье. Яа тэгэхээр чинь насанд хүрчтэй ангилалтай байсан учраас үзэж болтгоо маа л та насны хязгаартай. Тэгээд дээрээс нь тэр киногоо үзчихвэл өөрөө айчна гэж бодсон шүү дээ. Хүүхдүүд үзүүлэг байгаа. За тэгээд хинтэ жоохон байсан ч гэсэндээ уян хатан хүчтэй дөрүүдийг чадварлаг гаргадаг байсан учраас шүүмжлэгчдийн анхаарал бүртэж чадсан. За Лоигийн амжилтын суурь нь болохоор түүний хүүхэд насны орчин буюу ах нь маш их нөлөөлсөн. Гэр бүлийн дэмжлэг аав ээж нь бол байнга дэмжиж байгаа тий. Тэгээд дээрээс нь өөрийнх нь тууш тазан би жүжигчин болно гэд багасаа шийдсэн байсантай холбоотой байж байгаа. За ингээд 8 настай байхад нь кино шимтгэлчид түүний авьяасыг аль хэдийн олоод харсан байсан. Анх удаага Young Artist Awards буюу шилдэг залуу жүжигчдийн шагналд нэр дэвшижсэн байдаг. За киноны нээлттэй тохиолдол Лои бусад жүжигчтэй улаан явсны ёслолд оролцсон ч гэсэндээ нөгөө насны хязгаар заасан байсан учраас киногоо хол үзэж чадаагүй. Amityville Horror штэ. Энийн араас болохоор Big Mama's House, Dirty Six Money зэрэг кинонууд тогсон байдаг. За мөн дээрээс нь My Friends, Tiger and Pooh буюу одоо нөгөө нэг Winnie Pooh гэж ярьдаг штэ. Хүүхдийн кинонд бас дуу оруулсан байдаг. Нэг ярилцлагандаа болохоор дурдсан байсан. Би бага насандаа өөрийгөө хамгаалж өссөн. Яг нэг урлагийн ертөнц зүгээр хатуу тийм ээ. Одоо жоохон байна уу, том байна уу хамаагүй. Ер нь л хатуу ширүү байгаад байдаг. Ах нар маань намайг бол байн хамгаалдаг байсан ч гэсэндээ би өөрөө хүчтэй байхыг бол хичээдэг байсан гэж ярьж байгаа. За ингээм амжилт авчирсан
кино нь болохоор Өгзөг хөшгөлөгч гэдэг кино. За 2010 он тогсон Kick Ass гэдэг кино нээлттэй хийсэн нь чамгүй амжилт олсон байдаг. За энэ болохоор ижил нэртэй комик номноос сэдвээс учраас энэ кинонд Лоёны хувьд болохоор хүүтэн болон галц зэвсгийг бүрэн эзэмших тулааны урлагаар эзэмших ёстой болж эхэлсэн. Бүр заав сурах хэрэгтэй байсан. За Hit Girl гэдэг очтой охиныг бүтээсэн одоо охины дүрийг бүтээсэн юм билээ л дээ. Ингээд зураг авалт эхлэхээс өмнө яасан гэдсэн чинь 3 сарын өмнөөс 12 настай байсан Лоё алдарч жүжигчин Jackie Chan биш үү? Jackie Chan-ы Stand Team буюу киноны аюулгүй үзүүлбэрийг хийдэг баг юм байна. Бүр ингээд одоо нэг тулааны уралд бэлдэж өгдөг юм баг байд юм байна л та. Энэ багтаа хамтраа бэлтгэл хийжсэн гинэ. Бүр тэгжижийн тулааны уралгуудаа сурсан гэсэн үг. За кинонд гардаг ихэнх осолтой үзүүлбэрүүдийг орлон тоглохгүйгээр өөрөө бүгд хийсэн. Тэр нь их олон төрсөн юм байлээ. За тэгээ кино шүүмжлэгчдийн хувьд энэ Kick Ass гэдэг кинонд хамгийн муу үнэлгээг тавьсан ч гэсэндээ Лоёны хувьд жүжиглэх чадвар нь онцгойлон магтсан бай. За наач онцгийн хүний юм. Гэтэ тэр жүжиглсэн охин бас сайн жүжигсэн байлээ гэдэг ч юм уу яа ингэсэн. Kick Ass гэ би нөгөө яг 10 жилдээ үзчихсэн санагдаж байна энэ киног. Кино тадархгүй. Тийм. Магадгүй. Нүрийн юу баг өмссөн чимээл ягаа маа үстэй. Тэр нэг онцг нөө. Надад мэдгүй яг миний бодсон шүү дээ. Тэр онц муу киног шөмжилцээ. Тэгсэн би яг гоо тий. Болохгүй мэдчихэж байгаа болов шүү дээ. Гү. Угаасаа кино шөмжилчээ хамгийн муу кино гэдэг үнэлгээг өгсөн би. Яг надад нэг үнгүй үзэх тасалбар олдоод хүчээр үзсэн юм уу? Чигнаад өстө найзтайгаа ороод үзсэн чинь нэг тийм унд санагдав шүү. Одоо энэ дүрийг өгсөн байж тээ. Нэг чирээлагаан парик зүүцсэн нэг хүүгээд байдаг охины дүр ахгүй. За ингээд 2010 онд түүний тоглосон бас нэг кинонд нээлттэй хийсэн Let Me In буюу энэ кинонд AB хэмээх 12 настай цус орогчийн дүр тоглосон байдаг. За тэгээд 10 онд болохоор хамгийн завгүй эмэгтэй жүжигчийн нэрийг зөв болсон буюу араас нэг киноны урилга залалга дарагдаж ирсэн маа юм л да. За ийм ч кино тоглох уу, тийм ч кино тоглох уу гэд 2011 онд болохоор одоо 10 онд нь юу гэдгийг цус орогчийн дүр тоглож байгаа л тэгээд өмнө нь болохоор тийм тулаантаа кино тоглож байгаа. Араад нь болохоор Хик гэдэг гэмт хэргийн кино тоглож байгаа. Нийтмийн гэхдээ. Кино Хик дараад нь болохоор гэмт хэргийн Texas Killing Fields гэдэг адал явдалтай кино тоглож байгаа. Тэгээд Хүүга гэдэг кинонд тоглож байгаа. Хүүга киноны найруулагч болохоор алдар найруулагч нь дүүд зөвхөн англи жүжигч аавна гэд бүр ингэ яатсан юм бэл. Тогтооцсон байсан. Би өөр хүн авахгүй англи жүжигч аавна гэж тогтооцсон байсан учраас холой шалгаруулт технээс дуустал англи аялгаар ярьсан гинэ. Тэгээд ярьсаар хагаад өөрийгөө англи хөөн гэж итгүүлж чадсан юм байна. Уул нь биш л дээ. Тэгээд найруулагч болон бусад багийнхнаа хуурч чадаад энэ кинонд тоглосон байт юм байна. Ингээ 12 онд болохоор Tim Burton-ы найруулсан Dark Shade of Sinead кинонд алдарч жүжигчин болох Johnny Depp хамт тоглосон байдаг. Ингээ 2013 онд Kick Ass 2 киноныхыг гарсан. Кинонд Америкийн алдар зохиолч Stephen King-ийн зохиолоос сэдвсэн. Carrie кинонд юмсыг нэг алсын зайнаас удирдах чадвартай Kerry White гэдэг охины дүр тоглосон байдаг. За тэгээд энэ кинонд хамт тоглосон ээжийн дүр тоглосон жүжигчин Julianne Moore-ыг хоёр дахь ээжигээ бодож түүнээс үлгэр жишээ авдаг буюу маш хүндэлдэг хайрладаг жүжигчнээ гэж байнга дурсдаг юм лээ. За хамтраач танилцуулаад өргөжлүүлье. Нэвтрүүлгийн хамтраалагчаар инх амьдралын нууц эргүүлбөр Нефрис хамтран ажиллаж байна. За энэ юм 100% ургамлын гаралтай жорггүй холгоогддог юм байгаа. Мэдээж им зүүчээс зөвлөгөө авах ёстой юм учраас тийм ээ. За ямар нөлөө үзүүлдэг юм гэвэл өрөвслийн эсрэг, нингийн эсрэг, шээс хөөж, хаван болгох гурал сүлдэлтэй бөөр давсах шээсний замын хорц болон архаг өвчний үед бөөр давсах чулуу ус үед болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг байна. За нэм сануулж хэлэхэд Нефрисийн Монгол улсад хамгийн анхны ургамлын гаралтай бөөрийн юм гинэ. Тэгэхээр өөр юм байгаагүй. Одоо хүртэлхээр нэг 25-26 жил болж байгаа ийм бүтээгдэхүүн байна. За дэлхийн болон солонгос улсын GMP гэсэн стандарттай. За энэ стандарт маань үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд түүхийд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад шаарддаг нөхцөл хяналт чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн гэсэн. За тэгээд түүхийн эдийн цэвэршилтийн зэрэгт тавигдах шаардлага өндөр учраас эмчилгээний үр дүн бол маш сайн гэж хэлэгддэг гэсэн. За тэгээд бөөр өвдөж байгаа одоо яаж мэдэх вэ гэхээр амархан ядар сулдаад, нойрны чанар алдагдах, өглөөс ирэхэд нүүр нүдгэлээр хавагнах, шээсний өнг үнэр өөрчлөгдөх, шээсний гарц багасах, ойр орхон шээхэд өвдөлттэй, нуруу бүрээр унжиж өвдөх, хавагнах, даралт ихсэх гэсэн шинж тэмдэг илэрдэг гинэ. Яг үнэн. За тэгвэл бөөрийг яаж хамгаалах юм бэ гэхээр ус шингэн тогтмол уух нь ойр орхон шээж давсгаа бүрэн сулж явах хэрэгтэй. Амтны гаралтаа уураг давс кальци хэрэглэгээ бууруулах хэрэгтэй хань. За харин нэгэнтээ бөөрч өвдөж ихсэн бол мэрэгжлийн эмчт хандаад одоо зөвлөгөө авах хэрэгтэй буюу Нефрисийг хэрэглэх боломжтой байдаг байна. За Нефрис нь бөөр болон шээс дамжуулах замын халдварыг эмчилж дахин сэтэрхийлсэн сэргийлж өгнө л гэсэн 100% ургамлын гаралтай. Тэгэхээр хаанаас авах юм гэхээр бүх хэмжээ сонгуудаас судалдаалж байгаа учраас дээрээс нь жоргоо олгогдно. Холбогдох утасны дугаар нь 75 100 500 75 100 500 гэсэн дугаар байна. Баярлалаа хамтран ажилласан инх амьдралын нууц эргүүлбөр Нефрис байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн алтарт жүжигчлэг орё тийм ээ.
За ингээд 2014 онд дөрвөөд ч кинонд бас тоглолцсон байгаа. Бас л алдартай кинонд тоглолцсон байсан. Ямар ч хэлсэн түн шиг тухайн үед 19 настай байхдаа 30 гаруй кинонд тоглоод олон найруулагч жүжигчтэй хамтран ажилласан байсан хүн бол тухайн үед бол байгаагүй юм бэлээ л дээ. Багасаа л киноны нээлт, улаан явсны ёслол одоо юу гэдэг нь тий олон янз арга хэмжээнд оролцох болсон лойг болохоор аав ээж нь тэгээд дээрээс нь ах нь байнга дагалдаж явж ирдэг байсан. За тэгээд өөрөөр хэлж байгаа бол ах нар нь түүнийг байнгаж хамгаалдаг. Аав ээж нь ямар нэгэн байдлаар завгүй ч юм уу дагалдаж явах хүсэхгүй болчвол ах нар нь ингээд ээлж дараална. Одоо чи яв ингээд дагаж явдаг гинэ заавал ингээд хамгаалж явдаг байсан. За тэгээд кинон тоглохтой ихэнх аюултай үйлдэлүүдийг өөрөө хийдэг. За түүнээснээр бусдын хийж чадж байгаа зүйлийг би яагаад хийж чадахгүй гэж юусоо хийдэг юм бэлээ. Тэгээ хөөхөн гимгүү дунд сургуулийн од охины дүр бүтэхийг хүсдэггүй гинэ. Тийм дүр юм яхаа гэж үздэг. Ер нь бол өөрийгөө янз бүрийн дүртэл одоо туршихыг бол илүү их үздэг гэж ярьд юм байна. За тэгээд найзуудаа их сонио харахаар шалгадаг гинэ дараагийнх нь баримт нь. Юу ингээд тэгсэн нөгөө одоо алдар нэртэй болсон багасаа тий тэгээд жинхэнэ найз олон гэдгийг хэцүү гэнэ. Тэгэхээр багасаа найзсан цөөх идэх найзтай тэгээд найзуудынхаа хүрээлт хэлэх тал дээр маш болгоомжтой ханддаг. Хинхтэй шин танилуд нь түүний урмыг хугалж исэн буюу ингээд танилцаал ерөн жоох урмыг хугалж тийм байл та. Золой болон түүний найзууд шинээр танил болсон нэгээ шалгадаг нэг аргатай гэж шүү. Тэрний яд ингэхээ олой найзуудтайгаа нийлээд тэр шинхэн танилтаа өөртөө тохиолдсон гэдэг нэг тийм маш чухал нууц айлдаг гинэ. Гэтэ тэр нь худлаа цохоохоод би нэтгэжсэн шүү дээ. Тэр ихтэй хинт ч битгий хэлээрэ гэдэг. За тэгэнгүүтээ маргааш нь шар хэвлэлүүдийг авч хардаг гэсэн. Миний талаар гарсан байна. Нөгөө худлаа мэдээлэл нь тарсан байна уу. Тэгэхээр энэ цаашаа дамжуулсан уу үгүй юу гэдгийг ингэж шалгадаг гэж шүү. Гэхдээ ер нь Холливуудын алдартнуудын мэдээлэл чинь нөгөө ойрын их сурвалж гэж дандаа ярьдаг шүү дээ. Тэгээ ингэж шалгаж тийм байна. Хэрвээ нэг хэсэг хугацаанд тэр өөрийнх нь итгээд ярьсан юмнуудаа шар хэвлэл дээр гарахгүй бол чамтай бол найзалж болох юм байна гэж үздэг гинэ. Тэгээ энэ мэдээлэл чи өөрөө мөнгө болт юм байл шүү дээ. Тийм мөнгөөр зарчдаг учраас. Тийм учраас худлаа юм зохиож ингэж ярьдаг гинэ. За ингээд загварын ертөнцид одоо бас хүчтэйгээр орж ирсэн. Анхны дэлгэцийн дүрээрээ олон танигдсанаас хойш загварын сэтгүүлүүд энэ үрнээс бол салахгүй байгаа л гэж хэлж болно доо. Teen Vogue, Zanelon, Glamour, 17, V гэл ингээд маш олон сэтгүүлүүд төр бол гарсан байдаг. Тэгээ наснасаа ууртаа харагдахыг хүсдэггүй гацарын газ юм гинэ. Энийг хувцалтаараа дандаа баталж ингэж харуулахыг хүсдэг. За тэгээд аль биесны арга хэмжээнд хоорондоо нэг тийм зохицохгүй гэмээр хувцсанд одоо сонгодог алдартай гинэ. Тэгээ яагаад ийм сони юм хооронд нь зохицуулаад өмсчих юм бол доо гэж бодохоор тийм юмнуудыг хооронд нь хольж удахж өмсдөг. Тэгээ яагаад гэсэн ч учиртай. Бусдаас онцгой харагдуулахаас гадна эрт хүчтэй өөртөө ихтэй байдал цог золбоог нь улам нэмэгдүүлж өгдөг учраас ийм хувцас хооронд нь сонгож өмсдөг. Зохицохгүй хувцыг үү? Тийм ер нь бол за энэ хоёр хоорондоо зохицохгүй гэхдээ болмоор ч юм уу гэж харагдахаар тийж харагдуулж чаддаг юм л те. За тэгээд энд нь болохоор стилист болон ээж нь маш их тусалдаг гэдэг хэлсэн. Тэгээд мейкапын хувьд бол акторд гэж будаад байхыг нэг хүсдэггүй. Гэхдээ баяр ёслолын хувьд бол одоо өөртөө харуулад бодохыг хичээдэг гэж тэгжсэн. За найз хүүгүүдийн хувьд бол за багын найз дуучин Grayson Chance, жүжигчин Jamie Bennett, за жүжигчин Jensen Panettiere, Clonford гэх мэтчлэн хүүгүүдтэй бол холбогдож ирсэн. За 2013 оноос 14 он хүртэл жүжигчин Cameron Fuller-тэй үерхэд хамтдаа зугаалсан зургууд нь сошиалд бол нэлийн постлогдчихсэн. За энэ хоёр бол одоо төгс хосууд болох юм байна да гэжсэн ч гэсэн харамсалтай нь хагас жилийн дараа салсан байдаг. Харин 2014 онд болохоор хөлбөмбөгчин Дэвид Бекхэм том хүүтэй Бруклинтэй хэдэн сарын турш чөлөөт цагаа хамтдаа өнгөрөөж байгаа, скитер гулгаж байгаа, хамтдаа концерт үзэж байгаа энэ одоо зургууд нь таарсан. Тэгээ асуусан чи битээр тийм хосын харилцаатай биш ээ. Маш сайн найзуудаа гэж бол хэлжсэн. За тэгээд энэ мэдээллийн за нэрэл найзууд юм бол байна даа гэж бодож ирсэн. Энийг л баталгаар бас нэг зураг гарч ирсэн. Удалгүй Лои хувьд болохоор өөрийн хүүгүндээ хөтөлцөөд явж байгаанаас харагдчихсэн. Тэгэд хүмүүс нөр зүгээр л найзууд юм байна да гэдэг таамаг байсан. Гэтэл энэ хоёр бол үерхчихсэн буюу харилцаа нөгөө салж нийлсэн тийм доктортой харилцаа өгт байгаагүй юм лээ л дээ. 2018 онд л энэ хоёр аль биесээр хоёр тийшээ болсон буюу 14 оноос хойш бол маш олон удаа салсан нийлсэн юм харилцаатай явж байсан. Тэгээд 2018 онд салаад юу гэж хэлсэн гэхээр Лои энэ тухайга би хувь хүний хувьд бол илүү хүчтэй болчихсон. Сэтгэл хангалуун сасандаа сэтгэл хангалуун байна гэж ярьсан байт юм байна. За тэгвэл одоо нэг хийж байгаа хүн нь маш их одоо анхаарал татаад байгаа. Тэр нь юу юм гээд гисэн Kate Harrison гэж хүн байгаа. Одоо эмэгтэй хүн шүү дээ. 2018 оноос хойш бол загвар өмсөгч Kate Harrison-тай дотн харилцаатай байгаа. Тэг хамтдаа байнга зурагчдын дууранд өртдөг болсон. 2024 онд бол тэднийг сүү тавьсан юм уу да гэдэг мэдээлэлүүд явж исэн гэсэн тэ Лои энэ талаар аль бие усаар бол тайлбар хийгээгүй явж исэн. Гэтэл 2025 оны 1 сарын 1-нд Лои Грейс өөрийнхөө Instagram хуудсанда 2024 оны дурсамжуудаас бүрдсэн зургуудыг хуваалцсан. За тэдгээрийн нэгэнд нь найз бүсгүй болох Kate Harrison-тай хамт гар гараасаа хөтөлцсөн. Дээрээс нь хоёр гарын ядам хуруунда алмаасан шүхтгээтэй бүвч зүүсэн байгаагаа
оруулсан байдаг. Тэгээ энэ зураг нь болохоор тэднийг бол сүү тавьсан тухай таамаглалыг улам бүр баттгажсэн буюу энэ хоёр чи суудсан юм байна, сүү тавьсан юм байна да гэж тэгжсэн. Тэгээ олон шүтэн бишрэгчд нь бол баяр хүргэсэн сэтгэлүүд үлдээсэн байсан. Тэгээ Кэт Харрисон гэж хин юм бэ гэсэн цагуур өмсөгч дээрээс нүрээ гэрэл зурагч юм босх юм бэлээ. За Elite Anyway, за Freedom LA, Model Week, Germany зэрэг агентлагуудтай хамтран ажилладаг юм бэлээ. Тэгээд анх 2018 оны 10 сард энэ хоёр болохоор оройн цаг барьж байгаагаар олон анхаарал хүртэж исэн. Тэгээд энээс хойш хамтдаа олон нийтийн арга хэмжээнд байнга оролцоотой. Тэгээд харилцаагаа баттгасаал ирж байгаа. За ингээ 2024 оны 11 сард Америкийн нэгдсэн улс ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Instagram хуудасаар дамжуул өөрийгөө ижил хүүстэй гэдгийг олон нийтэд бол зарласан байдаг. Тэгээд LGBT эрхийг дэмждэг хууль эрх зүйн хамгаалтыг чухалчилж байгаагаа илэрхийлсэн байдаг. За тэгээд хосуудын хувьд бол харилцаа нь олон нийтийн эерэг хүлээ авалтанд ер нь бол хүмүүс маш эргээр хүлээж авсан. Шүтэн бишрэгчд нь баяр хүргэдэг дэмжиж байгаагаа илэрхийлсээр л байгаа буюу за ингээд аль бие усаар зарлцсан, аль бие усаар одоо сүү тавьсан болж таарлаа да. За тэг одоо хайр дурлалаа болоод сайхан амьдарч байгаа болоо дөө. Би яг нөгөө Бекмийн хүүтэй уулзж явах үед нь л киног нь үзчихлээ, мэдээллийг нь хайж хардаг байсан нэг хэсэг. Тэгээ одоо шинэ мэдээллүүдийг сонсон чинь бас сайхан л байна. За бүр монголчуудын бүр хамгийн сайн мэддэг нь Малефисент юм уу те? Тэр дүрээр илүү сайн мэдгэж болох юм да. Нэг тийм гинөө онгоор шаргал устай маш царайлаг юм босгоо гараад идэг. За баярлалаа энд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөл студид хөтлөгч Чанца Амийн хариулагчаар ундрахнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Макс Климберийн супер хонжортой хоололтой мөн инх амьдралын нууц эрүүл бүр Непресэлла. Урагшлалан амар цаг нэвтрүүлгийн улаан сонсороо түр баяртай баярлаач. Баярлалаа.